Монконди брендийн шар сүний чихэр. Манай Монгол орны хувьд малаас гарах ашиг шин болох сүг маш нарийн боловсруулж олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ийм уламжлалтай ард түмэн. Гэвч түүнээс гарах хаягдл болох шар сүг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр бол төдийлөн анхаарч ажилтдаг. Ерөнхийдөө уламжлалт хэрэглээний хувьд болохоор шар сүг бага хэмжээтэйг ашиглаад үлдсэнийг нь бол ингэж хөрсөн шууд асгаж хайдаг байгаа. Жишээлбэл 100 кг шар сүг хөрсөнд задрах явцдаа 46 том хүний амьсгалах хэмжээний хүчил төрөгчийг өөртөө шингэн задарч хөрсийг маш их хэмжээгээр бохирдуулж хөрсний эко тогтолцоог бол устгадаг болох нь хэдийнэ судлаач тогтоосон байна. Шар сүндээ өөрт нь бол маш их хэмжээний булчингийн мас нэмдэг уургууд, макро-микро элементүүд, кальций, магний, калий гэх мэтчлэн үнэт уургууд агуулгаддаг. Дэлхийн зах зээл дээр whey protein гэдэг булчингийн мас нэмдэг уургуудыг бол бодибилдингээр хичээлдэг залуучууд бас түгээмэл авч хэрэгэлдэг. Дан ингэж whey protein болгож савлахаас гадна элэг хамгаалах үйлдэлтэй мөн давхар бүтгэн аталтын эсрэг үйлдэлтэй сироп болгож ингэж савлаж өндөр үнээр борлуулдаг юм бүтээгдэхүүн байгаа. Лактозоо бид бүхэн цэврээр нь ялгаад үргэлжлүүлээд бүтээгдэхүүнд нэмэлтээр хэрэглэх юм бол чихрийн шижин өвчтэй хэрэглэгчдэд илүү их тохирсон тийм зорилт бүлэг рүү чиглэсэн бүтээгдэхүүнүүдийг бас хөгжүүлэх боломж байгаамаа гэж харж байгаа. Монконди брендийн шар сүний чихэр. Шар сүний маань чихэр бол 2021 онд бол бүтэн судалгаа шинжилгээ туршилтуудын ажлуудаа хийгээд 22 оны 11 сараас ахгуулаад ер нь бол үйлдвэрлэлт нэвтрүүлж эхэлсэн. Зээл нэвтрүүлээд ингээд хэрэглэгчдийн гар дээр очсны дараагаар хэрэглэгчид таашааж хүлээж авсан учраас бид нэр одоо брэнд болгоод хөгжүүлэлтээ хийгээд явъя гэдэг зорилтыг тавиад ажиллаж байна. Шар сүн маань бол өөрөө найрлагатай, уурга, нүүрс ус, эрдэс, витамин зэргийг агуулсан ийм одоо үн нэгдэл байгаа. Пребиотик шар сүний чихэр нэртэй. Пребиотик гэдэг маань яг ямар утгатай вэ гэхээр пробиотик буюу хүний биед байгаа ашигтай бактерийг дэмжих үйлдэлтэй нэгдлийг үүсгэж өгдөгөөрөө онцлог юм аа. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд бол Монголын сүү үйлдвэрлэлээс нийтдээ 522.4 сая литр сүг боловсруулад энэхүү сүүнээс бол гарч байгаа хаягдл шар сүг хэрвээ бид бүхэн иж бүрэн боловсруулж чадах юм бол 5 тонн шар сүний уураг болон 445.6 сая тонн лактозыг бас гаргаа авах бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр лактоз нь бол яадаг вэ гэхээр хүний ходоод гидсэнд орохоор лактаза ферментийн дутагдaltaй байдлаас болж шар сүний үл шингэх байдал буюу одоо гүйлгэх шинж тэмдгийг үзүүлдэг. Шар сүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд түүнийг лактозоос нь салгах эсвэл одоо лактозыг илүү их биологийн идэвхтэй лактулозд хувиргах юм судалгаанууд бол эрчимтэй хийгдэж байгаа. Дэлхийн нийт хүн амын 75% нь ходоод гидсэнд байх лактаза ферментийн дутаг магшилтай байдаг учраас үүнээс шалтгаалаад сүүсүн бүтээгдэхүүний хэрэглээгээр дамжуулж одоо кальц болон бусад үнэт уургуудаа нөхөж авах боломжийг нь бол хааж идэг юм байна. Гэтэл пребиотик агуулсан эсвэл одоо пробиотик агуулсан бүтээгдэхүүнүүд нь бол хүний биед тэрхүү ашигтай бактериудын толгойг өсгөж өгснөөрөө одоо цусан дах сахарын хэмжээ шимэгдэх чадвар сайжирдаг. Мөн одоо нөгөө дархлаа дэмжих гэх мэтчлэн ийм тата боломжуудыг бүрдүүлж өгдөг. Монконди үйлдвэрийн хувьд бол шар сүг гэж бүрэн боловсруулад дэвшилтэт технологи шингэсэн шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байгааг харан энэхүү шар сүний пребиотик чихрийг үйлдвэрлэж байгаа нь бол сайшаалтай дэвшилттэй хэмээн үзэж байна. Тэгээ энэхүү чихрийн амтны хувьд бол бас монгол хүний өөрийнх нь сүү цагаан эдэний тэр өвөрмөц амтыг бас багтааж өгснөөр бол илүү их тийм таашаалтай сайн бүтээгдэхүүн болсон гэж бодож байна. Шар сүний чихэрт маань бол Монгол үнэний цэвэр цэцгийн тос арцны шар сүг, бяцлагны шар сүг ашигладагаараа онцлог байгаа. Ханган нийлүүлэгчээс болол дөрвсөн байдлаар авдаг байгаа. Ханган нийлүүлэгч маань бол фермерүүдээс арцны болон бяцлагны шар сүгээ цуглуулад авсныхаа дараагаар урьдчилсан боловсруулалтын өтгөрүүлэх процессыг хийдэг байгаа. Ойролцоогоор 100 литр шар сүг 1 литр орчим тохируулсны дараагаар бид үйлдвэрлэлтэд авч хэрэгэлдэг байгаа. Эцсийн бэлэн бүтээгдэхүүний чанар нь анхдагч түүхийн эдийн чанартай шууд холбоотой байдаг. Тийм учраас бид нар анхдагч түүхийд буюу шар сүн дээрээ цэвэр цэцгийн тосон дээрээ дараах шаардлагуудыг заавал тавьдаг байгаа. Нэгдүгээр гарал үүсэл нь тодорхой, тэр нь баталгаажсан шинжилгээний бичигтэй чанарын эрүүл ухааны шаардлага хангасан орчинд үйлдвэрлэгдсэн, савлагдсан, за хаяг шошголтын стандартын шаардлага хангасан, за 3 дугаар тухайн одоо ханган нийлүүлж байгаа газраа одоо заавал очиж өөрсдийн биеэр үнэлгээ хийсний дараа
ханган нийлүүлэгчээ сонгодог байгаа. Бид бүхэн чанарын шаардлага хангасан шар сүү цэцгийн тусыг үйлдвэрлэлд хүлээн аван дахин дотоодын лаборатори шинжилүүлж шар сүүний чихрийн үндсэн хамтыг гаргахын тулд шинжилгээний үр дүнд суурилан тооцооллын үйлдвэрлэлд нэвтрүүлдэг. Хамгийн түрүүн шар сүүний чихрийн чандлах чанан чансан уусамлаа вакуум машинаар боловсруулж бусад тоног төхөөрөмжийн тусламжтайгаар ороож хэвлэн хамгийн сүүлд болтын машинаар боож цавлснаар нийт 18 шат амжилтыг дамжиж цаг хугацаа олон хүний хүч хөдөлмөрийн үндсэн дээр шар сүүний чихэр маань хэрэглэгчдийн гар дээр хүрэхэд бэлэн болтгоо. Монконди брендинг шар сууны чихэр.